За тодорхойгүй хугацаагаар цахилгааны хязгаарлалт давтамжтай хийх нь иргэдийн амьдралд хүндрэл учруулж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд ашиглалтанд орсон барилгуудын цахилгаан дулааны шугам нэг системд холбогдсон тул тог тасархад дулаан халуус зэрэгцэн зогсож айл өрхөд хэцүү байдалд ордог тухайгаа ярьж байна. За мөн эрчим хүчний салбарыг олон жил орхигдуулж өнөөдөр иргэдийн амьдралыг барьцаанд оруулж байгаа энэ асуудалд буруутай албан тушаалтан нь хариуцлага хүлээх шаардлагатайгч иргэд хүндэж байна. Гэртээ байсан. Орой тасарсан. Тэгээд хоолндоо хийцэн байсан. Нэг ч их хүндрэлж хэрэгд үүсээгүй. Гэхдээ яг заглагаар тасрангуут юу тасард юм бэ штэ. Халаалтнаас. Яа одоо ямар ч ихтэй болоо гэ хүүхдүүд рүүгээ яриад одоо нэг 20-30 минутын дараа ирэх бах уу гэдгсэн. Тэгээд хөрөөр ирчихсэн. Тэгээ ер нь бол зөвхөн сошиал медиа сонсож байгаад гайгүй болчихсон шиг сурагтай байлдээ тий. Одоо тийм бол гайгүй. Үүсэлгүй явах мэдээж одоо замын хөдөлгөөн маш их төвчрээтэй байсан. Гэртээ очиход тоггүй байсан, лифтгүй байсан, усгүй, байшин хурц аягүй хүүтэн байсан, жоох хүүхдтэй. Аягүй хүндрэлтэй байсан. Гэтэ яг одоо тэгээд бүх улс даяар ийм асуудал тохиолдож байгаа болохоор хөдөлгөөн хүлээцтэй л хандхыг хэлсэн дээ. Ер нь бол маш хүндрэлтэй л байна. Яг нь маш олон жилийн асуудал яригдчих байгаа шиг байна. Бас жоохон эргэн үеийн хувьд бодоход аягүй жоохон харамсалтай л байсан. Сүүлийн 20-30 жил энэ эрчим хүчнийхээ салбарт шинжилэлт хийгээгүй гэдэг бол маш харамсмаар л үнэтэй. За үндсэндээ хүндрэл учраагүй. Цөөхөн цагаар унтрах явдлыг бол одоо хүндрэл гэж үзээд байвал одоо энэ эрчим хүчний үн бол манай Монгол улсад хямд байдаг. Тэгээд энэ хямд байгаа болж байгаа амьдралаа одоо нэг жоох юмдаа л одоо ингэчлээ тэгчлээ гэж засгийн газар муу байна, эрчим хүч ингээд тасарлаа энэ төр гэж одоо ярих одоо тийм дургүй хэсгийн нэг байна. Ажил дээр хоол унд хийхсэн чинь нөгөө тог байхгүй бодаагш гадаг тог байхгүйс 2 цагийн дараа ирсэн шүү дээ. Чааш ингэж хэмээл хэцүү л байна.